энэ дээр би нэг товчхон бас санал хураалт явуулахын өмнө тайлбар хийгээ өөрийнхөө бас байр суурийг хэлье гэж бодож байна. Сая бас сэтгүүлчтэй ч уулзсан. Нэгдүгürt ажлын хэсэг энэ дээр сайн ажилласан. Тэмүүжин гишүүн бол 2 том хурал хийж маш өргөн хүрээнд энэ санал бодлыг хүмүүсээс сонссон байгаа. Би тэгээд ялангуяа энэ сөрөг хүчнээс Тэмүүжин гишүүнээр яг ийм асуудал дээр бас ахлуулж энэ дээр ажилласандаа баяртай байгаа. Тэмүүжин гишүүн ч гэсэн энийг өөрөө аваад ажилласанд баяртай байна. За энэ дээр сэтгүүлчтэй хандаж нэг юм хэлэхэд энэ хуулинд мэдээж сэтгүүлчид эмзэглээд байгаа. Эмзэглэх нь ч аргагүй. Ягаад гэвэл энэ улсад бас сэтгүүлчдийн эрх чөлөөний нөхцөл байдал бол тийм одоо төгс биш байгаа гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. Энэ дээр одоо нааш цааш худлаа ярьцгаагаад явах. Тэгэхээр энэ дээр сайжруулах маш их юм байгаа. Гэхдээ эрүүгийн хуулиас бүхэл бүтэн энэ заалтыг зөвхөн сэтгүүлчдийг бодоод аваа хийчих бас болохгүй байгаа. Тийм учраас миний бол байр суурь би гишүүдтэй хандаад хэлэхэд энэ хуулийг одоо энд байгаа заалтууд аль болох сэтгүүлчдийг оруулахгүй талаас нь хийсэн байгаа ч гэсэн эрүүгийн хуулийг бол ер нь засаг төсөв эрүүгийн хууль гэсэн ийм юмнуудыг бол засаг оруулж ирэх нь зөвөө. Би сэтгүүлчтэй хандаж хэлэхэд энэ эрүүгийн хуулинд ийм заалт орж ирнэ шүү. Энэ нь гэхдээ сэтгүүлчдийн эрх чөлөөнд халдах байдлаар бол ерөөсөө томьёологдож орж ирж болохгүй. Яг гэвэл энэ үндсэн хуулийн хамгийн чанд сахигдсан үнэт зүйл ёстой дархлага хамгаалагдсан зүйл. Тийм учраас тийм байдлаар бол орж ирж болохгүй. Энэ дэр ч гэсэн аль болох тэр талаасаа томьёолж хийсэн ба. Тэгээ миний зөвөр юугээр бол эхний энэ хүчингү болсон тэртээ тэргүй үндсэн хуулийн цэцэн шийдвэрийг хүлээгээд авцсан. Их хурл. Тэгэхээр энийг эхний тэр хувилбараар нь санал хураагаад би дэмжээсэй гэж бодож байгаа. Дараа нь харин энийг засаг руу явуулахдаа байнгын хорооноос бол энийг нэн яралтай боловсруулж түүнээс одоо айгаад арагшаа ухраад суугаад ээж болохгүй. Энэ дээр нэн яранталтай одоо энэ дээр өшөө үргэлжлүүлээд ажиллаад ёстой тэр парламент эднэр дээрээ тавьж байгаа дахиад саналууд авж байгаад ингэж оруулж ирэх ёстой гэж бодож байгаа. Тэгээ сэтгүүлчид ч гэсэн энийг бас ойлгож хүлээж аваарай. Ийм заалтгүй хуультай орн гэж байхгүй шүү. Ганц 2 оронд тийм байгаа. Түүнээс манайх шиг тогтолцоотой Герман, Итали, Япон гэсэн орнуудад ийм заалт байгаа. Одоо Польшид бол бүр одоо гүтгэнд оромжлох гэсэн инсалт гэсэн заалт тэр манайд байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр тийм тэр гүтгэнд оромжлох заалт эднэр байхгүй ийм эрүүгийн хуультай бас яваад иж болохгүй. Тэгэхээр энэ нь бол орж ирнэ шүү гэдгийг бас эхнээс нь хэлчихэн зүг баха. За ингээд